Трампын засаг захиргаа хэлийн хэр харуулах хамгаалтыг сайжруулахад чиглэсэн 33 тэрбум Америк долларын мастер төлөвлөгөө боловсруулжээ. Үүнээс 18 тэрбумыг Трампын эртнээс ярьж ирсэн Мексикийн хэлийн давуу ханан хэрэн босгох ажил засцуулахаар төлөвлөсөн гэж CNN мэдээлжээ. Үлдсэн 15 тэрбум Америк долларыг хэлийн хамгаалтын технологи, боловсон хүчин болон бэлтгэл ажил зарцуулах юм байна. Хэлийн хамгаалтыг сайжруулах тухай төлөвлөгөөнд тусгаснаар 18 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг 1155 км урт урагшлах ханан хэрэн барих зарцуулна. Үүнээс 505 км урт ханыг шинээр суур босгож, барин харин 650 км урт ханы хуучин байсныг засаж, сайжруулахад зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 2018 онд 16.1 тэрбум Америк доллараар 2019 оны санхүүгийн жилд мөн дээрх хэмжээний зардлаар 104 км зэргээр 10 жилийн хугацаанд барьж дуусна гэж тооцоолжээ. Трампын засаг захиргааны боловсруулсан уг төлөвлөгөөг Конгресс хараахан хэлцэж эхлэегүй байна.